Сайн байцгаана уу? За өнөөдрийн дугаараар би ажил амьдралын тэнцвэр гэдэг ойлголтын тухай ярих байгаа. За тэрнээс өмнө чамаас нэг юм асуудгаараа. За хизээ нэгэн цаг чи ажилласаа болоод өөрийнхөө хувийн амьдралын ямар нэгэн чухал үйл явдлыг орхигдуулж исэн үү? Чухал үйл явдал гэдэгт нь миний амьдралд онцгой үйл явдлууд тийм онцгой үйл явдлын өдөрч гэдэг юм. Тийм нэг орхигдуулжсэн тохиолдолж тохиолдол байгаа. Нэгэн судалгаагаар хүмүүсийн судалгаанд оролцсон хүмүүсийн 61% нь тэ ажилласаа болоод юу амьдралынхаа чухал үйл явдлуудыг орхигдуулсан гэж хариулсан байна. Тэгээд энэ маань энэгээр эдгээр юу хэлэх гэсэн гэхээр ажил амьдралын тэнцвэрт байдал маань хэр чухал юм те. Үүнээс олж бидний амьдралд юу тохиолдож болох вэ? Ямар нөлөө үзүүлж болох вэ гэдэг талаар ярих гэж бодсон юм. За ажил амьдралын тэнцвэр гэдгийг юу н тодорхойлж илүүлж чи гэж хэлв. Ажил амьдралын тэнцвэр гэдгийг тодорхойлж хэлхийн өмнө хүмүүс юу н амьдралд маш олон төрлийн дүртэй байдаг те. За сурагч, оюутан, одоо ажилтан, ээж, эгч гэдэг юм те. Энэ мэтчлэн маш олон дүртэй байдаг. Эдгээр дүрүүдтэй яг тэнцүү хэмжээний цаг зав зарцуулаад эрч хүчийг зориулаад за яг тэрнтэйгээ адилхан сэтгэл ханамжийг авч чадж байгаа эсгээр өрөөсөө ажил амьдралын тэнцвэр тодорхойлогддог байгаад байгаа. Тэгэхээр ажил амьдралын тэнцвэр гэдэг зүйл нь ерөөсөө ажилдаа өөртөө гэр бүл хайртай дотны хүмүүстэй хэр зэрэг цаг зарцуулж байгаа юм бэ? Тэр цаг маань өөрөө буцаагаад хэр зэрэг тэнцвэртэй байгаа юм бэ гэдгээр тодорхойлогддог тийм ойлголт байна. Тийм ээ. Тэрнээс гадна тэр бидний чиний хэлдэг нөгөө дөрүүд маань хоорондоос хэр зөрчилж гин гэдгээс тэнцвэртэй адил харагдах те. Заримдаа тэгдэг штэ. Миний ажлын үүрэг хариуцлага миний гэртээ харуулдаг үүрэг хариуцлага маань зөрчилтөөд идэг. Эндээс олж асуудал үсээд байна гэдэг те. Тэгэхээр энэ маань ажил амьдрал маань тэнцвэргүй байна гэсэн ойлголт байна тий. Тэгэхээр хүмүүс бас ярьдаг штэ. Манай эхнэр нөхөр эсвэл одоо миний дотны хүмүүс намайг ажилдаа хийдэг цаг зарцуулаад байна. Намайг тоохгүй байна гэж хэлээд байна ч гэдэм. Тэр нь цаавара ажил амьдралын тэнцвэр алдагдсан байгааг илэрхийлж байгаа нэг ойлголтууд байна. За тэгэхээр юу нөлөөлд юм бол юунаас л ингээд ажил амьдрал маань тэнцвэргүй болчихдог юм. Хамгийн нэгдүгээрчүүд ажлын ачаал гэж орж ирж байна. Ажлын ачаалал за тэгээ магадгүй хувийн зохион байгуулалт гэж магадгүй. Өөрийнх нь одоо цагийн менежмент те цагаа хэр зэрэг одоо зохистой зарцуулдаг вэ? Хэр зэрэг цагийг ашигладаг вэ гэдг нь нөлөөлдөг байх гэж бодож байна. Тэг бас нөгөө ажил тэгээ ажлаас гадуурх бусад нөгөө амьдралын хоорондох тэг зааг маань алдагдсанаас болж иж магадгүй тийм. Тэр саяхан бас би нэг мэдээ уншсан чинь энэтхэгт жишээлбэл 7 хоногт 70 цаг ажиллах хэрэгтэй гэдэг ойлголт гараад байгаа юм лээ. Тэр нь ард иргэдээс нь тэр дундаа эмгтэй одоо ажилтнуудаас нэлээд төв шүүмжлэл хүлээгээд байгаа. Яагаад одоо энэтхэгийн засгийн газраас энэтхэгийн том компаниудаас 70 цаг ажиллуулах гэдэг аа вэ гэхээр засгийн газраас нэг дүгнэлт хийсэн юм байна. За одоо энэтхэг улс маань эдийн засгийн хөгжлийн хувьд нэлээд буурай байна. Тийм болохоор олон хүн ам байгаа учраас тэр хүн амуудыг 70 цагаар ажиллуулъя. Тэгжиж одоо энэ эдийн засгийн алдагдлаа нөхөж чадах юм байна гэдэг дүгнэлтийг гаргаад томоохон компаниудаа ажилтнуудаа 70 цаг ажиллахыг уриалж эхлэв байгаа. За энэ нь тэгээд нэлээд төв шүүмжлэл дагуулж байгаа юм билээ. Гэтэл бас нэг өөр тоо баримтаар ярих юм бол 7 хоногт бид нэр одоо 5 өдрийн 8 цаг буюу 40 цаг ажилладаг тий. Тэгэхээр 40 цагаас эхлээд одоо 55 болон түүнээс дээш цаг ажиллаад эхлэхээрээ бидний сэтгэл гутралд өртөх магадлал 166%-аар буцаагаад сэтгэл төгшүүрт өртөх магадлал даруй 174%-аар өсдөг тухай тоо мэдээлэл байна. Тэгэхээр одоо 55 70 гэдэг чинь бас нэлээд зөрүүтэй доо тий. 70 цагаар одоо ажилтнуудаа магадгүй ажилуулад одоо ард иргэдэн тийм цагаар урт удаан хугацаанд ажиллах юм бол ажил амьдралын тэнцвэр алдагдахаас гадна бусад нэлээд өсвөр үр дагавруудыг авчих магадaltaй. Тийм ээ тий. Тэгэхээр их ажилласнараа сайн биш харин ч бүр өсвөр үр дагаврууд гарах боломжтой. Тий болж тийж ойлгож байна. Тэгээ ер нь анх одоо энтгийн жишээг бодсон чинь нөгөө анх энэ ажил амьдралын тэнцвэр гэдэг зүйл маань яг хизэнээс гарч ирсэн бэ гэсэн чинь яг нөгөө ажилтны явсгалын сүүл үе те хүмүүс маань нөгөө үйлдвэрт аяг олон цагаар ажилладаг байсан. Тэгээд 7 хоногт бараг 70-аас жил 80 гарын цаг ч юм ажилладаг. Тэгэнгუთ бидний сайн мэдээ нөгөө Ford гэдэг автомашины компаниас те Ford-ын захирал нөгөө Henry Ford гэдэг хүн анх нөгөө ажилтнуудынхаа нөгөө бүтээмжтэй байдлыг ингээд судлаад ер нь их цаг ажилласнараа хүний бүтээмжтэй байдал илүү байдгүй. Харин ч амралттай ажил тэр нэгээ тэнцвэртэй байснараа
бүтээмж нэмэгдээгээд анх 40 цаг болгосон юм лээ Henry Ford. Тэгээд үйлдвэрийн ажлуудаа 40 цагийг туршиж үзээд за тэгээд энэ айгу боломжийн зүйл юм байна гэ тэгээд нэг удаачгүй юу нь бол хөдөлмөрийн хувьсгал тий шудраг хөдөлмөрийн тухай хуулиар Америк нэгдсэн улсын 1940-од оны үед лөө 40 цаг болсон юм лээ. Тэгэхээр яг ажлын 5 өдөр гэж байгаа тий. Зарим нэг улс орнууд бол яг ажлын 6 өдөр ажиллаулаад байгаа. Гэтэл өнгөрсөн онд бидний хамгийн сайн мэддгээр Их Британд ажлын 4 өдрийг туршиж үзсэн. Ийм нэлээдгүй урт хугацааны том туршилт хийсэн байгаа. За яг тэр судалгааныхаа үр дүн болоод үйл явцын талаар дэлгэрэнгүй ярих юм бол нийт Их Британий 61 компанийг хамруулад энэ 61 компани ерөөсөө ажлын 4 өдөртэй болгож өөрчилсөн. Ингэхдээ бид нэр ажлын 5 өдөр 40 цаг ажилладаг байсныг 4 өдрийн 32 цаг болгож өөрчлөөд гэхдээ нөгөө талдаа цалинд нь ямар ч өөрчлөлт оруулаагүй. Буюу 5 өдөр гүйцэтгэх ёстой ажлаа 4 өдөр хийчихээ цалинд ч өөрчлөлт оруулахгүй гэдэг нөхцөл тавьсан байна. Ингээд нийтдээ 6 сарын туршилт хийсэн. Ингээд 6 сарын туршилтын үр дүнд ерөөсөө маш сайн үзүүлэлтүүд гарч ирсэн байна. Ингэснээр нэлээдгүй олон эерэг үр дүн гарсан байна. Жишээ олоход дурдах юм бол ажилтнуудын гүйцэтгэл нэлээдгүй сайжирсан. Мөн нэмээд одоо өвчтөй чөлөөтэй өдрийн тоо хүртэл багассан байна. За тэгмүүд энэ судалгаа цаашлаад үргэлжлээд ер нь бол одоо өөр бусад компаниуд дээр Их Британд бол туршигдаад явж байгаа юм лээ. Тэгмүүд нөгөө хамгийн анх оролцсон 61 компаниас чинь 56 компани нь за энэ ажлын 4 өдөртэй болохыг цааш нь одоо дахиад үргэлжлүүлье гэж гарсан. За тэгээд нөгөө 56 компаниас чинь 18 компани нь бүр дотоод дүрм журмдаа өөрчлөлт оруулаад ажлын 4 өдөртэй болсон ийм жишээ байгаа. Манай подкастэд хүмүүс маань өөрсдийнхөө ажлын байрны зохицол зүйтэй холбоотой кейсүүд, тохиолдлуудыг явуулаад байгаа. За тэг өнөөдөр бид нарт бас нэг ирсэн кейсийг бүгдээрээ хамтдаа сонсцгоё. За тий. Сайн байна уу? Би одоо 34 настай эмэгтэй. Хувийн компанид удирдах албан тушаал эрхэлдэг. Нөхөр 2 хүүхдтэй хамт амьдардаг. Ажил маань гэрээс 1 цагийн зайд байдаг. Бас удирдах албан тушаалтан болохоор ажилтнуудаас эрт ирээд орой гэртээ харих уу ер нь их байдаг. Манай нөхөр намайг ойлгодогч найзууд бас хадмууд маань миний ажлын тухай юу гэж бодож байгаа бол намайг муу ээж гэж бодож байгаа болов гэхээс их айдаг боллоо. Ууг нь ажлаа тараад 2 хүүхдтэйгээ тоглодогч ихэнхдээ ядраад шууд унтцдаг. Тэгээд өглөө нь ажилдаа явахдаа нөхөр 2 хүүхдтэй цаг нь уулгаад хүүхдүүдэд хувцлаад цэцэрлэг сургуульд нь хүргэж өгдөг. Бага хүүхд маань одоо 2 настай, яг л хөөрхөн дээрээ байгаа. Ингэж бодохоор гэртээ баймаар байдагч ард маань намайг хүлээж байгаа ажил маш их байдаг болохоор ойрын үед өөрийгөө буруутгаад их стрессж байгаа. Нөхөртэй халамжтай эхнэр нь хүүхдүүдтэй ээж нь байж хувийн амьдралтаа цаг гаргамаар байдаг мөртлөө ажилдаа их цаг гаргаад ажил амьдралаа тэнцвэртэй байлгаж чадахгүй байгаад байна. Би яг нэг тийм гацаанд орчоод яахаа мэдэхгүй байна. Надад туслаач. За энэ кейсийг сонсон чинь бид нэр яг түрүүн хэлсэнтэй нөгөө бидний амьдралд байдаг олон дөрүүд маань зөрчилдөхөөрөө ажил амьдрал тэнцвэргүй болдог. Тэгээ энэ кейсний хувьд бол энэ хүмүүс сайн ажиллаа хийх, сайн ажилтан байх гэдэг нэг дүр байна. Эсвэргээрээ ч юм уу нөгөө талдаа сайн ээж байх гэдэг дүр энэ хоёр маань хоорондоо зөрчилдөөд хамтдаа зэрэг хангагдаж чадахгүй байгаа даа. Ийм асуудал үүсэв тий. Миний бас уншсан нэг судалгаа яг сайн нэг кейсийг баталж өгч байгаа юм шиг санагдаж байна л да. Тэрний байсан гэхээр 2015 онд одоо Европын орнуудад хийгдсэнийг судалгаагаар эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль нь илүү их одоо энэ ажил амьдралын тэнцвэрт байдал алдагдaltaй байдаг вэ гэсэн чинь хүүсийн хувьд ялгаа илэрсэн эмэгтэйчүүд илүү ажил амьдралын тэнцвэрт байдал алдагдaltaй байдаг. Тэр нь магадгүй одоо хүүхдээ харах буцаад нөгөөлтөй карьераа өөр хариуцлагууд нь карьер хөгжилтэй холбоотойгоор тийм зөрчилтэй үүсдэг. Ер нь бол тэрний нэгэн жишээ нь бас энэ кейс болов. Ажил амьдралаа байнга тэнцвэртэй авч явна гэдэг бол маш хэцүү зүйл гэж бодож байна. Тэгээ бас бид нар нэг хэдэн өдөр нэг сарын дотор тэнцвэртэй болгоцдог зүйл бас биш байх тий. Удаан хугацааны хичээл зүтгэл тэгээ цаг хугацаа шаарддаг, хүчин чармаа шаарддаг. Дээрээс нь бараг явандаа амьдралын хэм маяг болох юм зүйл ба. Тэгэхээр одоо энэ кейсийн хувьд яаж одоо ажил амьдралаа тэнцвэртэй болгох вэ? Яаж нөгөө хоёр үүргийнхаа зөрчлөөнийг багасгах вэ гэж бодож байна. За энийг бол би яг удирдлага буюу байгууллагын зүгээс буцаагаад яг энэ хувь хүн зүгээс гэж хоёр салгуул зүгээр юм бол үүсэж байна. За магадгүй хувь хүний зүгээс бол хил хязгаар тогтоож явах хэрэгтэй. Ажил амьдралынхаа хооронд тий. Магадгүй одоо жишээлбэл гэртээ ирчихсэн байгаа бол ажлынхаа мэлийг шалгахгүй байх, ажилтай холбоотой дуудлагыг авахгүй байх ч гэдэм үү хил хязгаар тогтоох. Нөгөөтэйгүр тухайн хүн маань өөрөө гэр бүлдээ гаргаж байгаа цагаа илүү чанаржуулах. Одоо хүүхдтэйгээ холбоотойгоор цаг зарцуулж чадахгүй хадаа их гимжтгээ гэж хэлж чинь тий. Тэгэхээр энэ гимжлээ бууруулахын тулд тухайн хүмүүс маань өөрөө хүүхдүүдтэйгээ чанартай цагийг зарцуулах нь
одоо цаг зарцуулж чадчихна гэдэг маань гэмшлийг бууруулж багасгах нэг арга байх. Хайгуу өсөхгүй байна. Гэтэ энэ өөрчлөлтүүдийг ингээд шууд гарах бол хэцүү бах те. Нөгөө ажлын ингээд үүрэг хариуцлага ухамсарлтын юм болохоор тэрийг орхитуулж чадахгүй. Гэтэ ямар ч байсан зоримгоор шийдвэр гаргаад баг багаар үйлдэлүүд хийгээ явах юм бол яаж л тогтмол ажиллаа цагдаг тогтмол ажиллаа тардаг цагтаа болдог ч юм уу те. Тэгсэн чи яа тэгэхээр нөгөө 10 хүн тутмын бараг 4 жилүүдээ тогтмол цагаар хөтрүүлж ажилладаг. Тэгэхээр бас тогтмол ажиллаа ингээд дуусгадаг цагтай болох. Тэгин гутаа заагаа үсгэх те. Ажил гэр орон гэдэг дунд нь зааг үсгээд хооронд нь холбох байх. Ялангуяа одоо нэг технологи хөгжсөн цаг үе те бид нар нөгөө ханаас ч гэрээсээ ч юм ажиллах боломжтой болсон үед энэ нас айгүй хэцүү байж магадгүй те. Гэртээ очиод ажиллаа үргэлжлүүлж хийх гэдэг. Эсвэл нөгөө хийж тусгаагүй ажилдаа санаа зовоод гэртээ байсан ч гэсэндээ одоо би энэ байгаад байгаа нэ сэтгэл санааны ажил дээр bijдэг ч юм уу. Тийм тохиолдлууд бас орчин үеийн юм нилээдгүй ихсээд байгаа гэж харагдаж байгаа. За дээрэс нь гэр бүлтэйгээ чанартай цаг өнгөрөх гэдгийг үжиж байна. За бас л нэг судалгааны үр дүнд урдмаар санагдчихэв. Америкийн нэгдсэн улсад жишээ нь өдөрт гэр бүлтэй зарцуулдаг цаг нь 41 минут байдаг байгаа даа. Гэтэл манай Монголд одоо хэд байдаг бол та жишээлбэл хэд байдаг вэ? Яг чанартай цаг штэ. Чанартай цаг гэдэг маань ингээд хамтдаа суугаа кино үзэх эсвэл юу гэдэг чинь хамтдаа суунгахтаа ингээд хуцаа оролдоход биш те. Яг ингээд бибиний сэтгэл хөдлөөнийг мэдрээ те. Бибиний ойлгож ярилцах ч юм уу. Тийм цаг бол за яг хэд хэмдэ бас яг 40 юм уу? За нэг унтахын юм үлгэр ярина гэдэг нэг 5-10 минут болно. Хамт нэг 20 минутыг тасралтгүй тоглолцдог байх. За тэгэхээр 30-40 гэж найдаж байна. Бас яг сайн хэлж байна. Тэгэхээр хүмүүс нөгөө чанартай цаг зарцуулах гэдгээ үзүү ойлгох хэрэгтэй. Зүгээр одоо хамт цуугаа зүрхт үзэх, эсвэл хамт цуугаад одоо хоолоо их ч гэдэг юм. Энэ бол байх ёстой зүйлүүд. Гэтэл чанартай цаг гэдэг маань яг одоо хүүхдтэйгээ тань мэдгүй хөгжилтөнд зориулаад тоглох, хамтдаа тоглох. За хүүхдийнхаа эсвэл хайртай дотны хин нэгнийхээ өдөрт болсон явдлынхаа тухай сонсох, мэдрэмжээ хуваалцах те. Энэ болгон маань өөрөө чанартай цаг байгаа. Тэгэхээр чанартай цагийг зарцуулж явах юм бол ядаж таны стресс тайлагдана. Мэдээж нэг л өдөр та чанартай цагийг зарцууллаа гэд одоо ажил амьдралын тэнцвэр шууд л бий болоод ч юм уу шууд стресс одоо эргээр зохицуулагдана гэсэн үг бол биш. Яг таны хэлжсэн нөх хүчин чармайлт шаардж ийж цаг хугацаа шаардж ийж тэнцвэртэй болдог тийм зүйл байгаа. За хувь хүний зүгээс бол юм байна. Удирдлага байгууллагын зүгээс бол бид нэр ажлын уян хатан цагийг бий болгох хэрэгтэй байна. Гэрээсээ ажиллах боломжоор хангах ч үгүй юм уу. За тэгээд ажлын ачааллыг бас тэнцвэртэй байх. Ажлын ачааллыг тэнцвэржүүлэх те хүний нөөцөө зөв зохицуулах ч үгүй юм уу. Нэг хүн дээр олон зүйлсийг даалгахгүй байх. Тийм байх нь зөв болов уу гэж харж байна. Нэмээ танд хэлэх санал байна. За ажил олгогч нарт бас нэг тийм санамж юм уу зөвлөмж юм уу тийм хэлгээд хэрвээ ажилнууд чинь ажил амьдралын тэнцвэртэй тэгээ ажил болон хувийн амьдралаасаа тэнцүү сэтгэл ханамж авч байгаа юм бол тухайн хүний бүтээмжтэй байдал те сэтгэл хангалуун байдал сайжирна. Тэгэхээр энэ ажлын гүйцэтгэл маань сайжирна гэсэн үг. Тэгэхээр ажлуудынхаа ажил амьдралын тэнцвэртэй байдлыг сайжруулах талаар ямар нэгэн хөтөлбөр те дүрм журм гаргаж болно. Жишээ нь юу гэдэг чинь ажлын цагийг тогтмол байлгах, цагт нь тарах. За тэгээ ажлын бус цагаар янз бүрийн сургаалт зөвлөгөө те сургаалт янз бүрийн ажлууд төлөвлөхгүй байх ч юм уу те нөгөө гэр бүлтэйгээ өөртөө цаг зарцуулах байдал нь боломж олгох. Мэдчлэн тийм арга хэмжээ авах нь бас үүтэй болов тий. За энэ хүрээд өнөөдрийн маань подкастын маань дугаар өндөрлөж байна. Та хүрээжлүүлэн ажлын байранд сэтгэл зүйн бодит тохиолдлуудыг бидэнтэй илгээж бидэнтэй хуваалцаарай гэж хүсэж байна. За мөн та манай подкастыг цаг алдалгүй сонсохыг хүсвэл subscribe дарж суугаад дэмжээрэй. Мөн бусдаа түгээгээрэй гэж уриалмаар байна. За баяртай. Баяртай.